За бүгдээрээ сайн уу? За би өнөөдөр Dar es Salaam хотоос Танзаны өмнөд хил дагуу байдаг Impeya хот руу галт хэрэгээр аялах гэж байна. За тэгээд ойролцоогоор 800 гаруй км-ийн зайтай байд юм байна. За тэгээд 14-5 цагийн аялал болох юм байна. Нэлээд урт аялал болох юм байна. Тэгээд бүгдээрээ галт хэрэг нь ямар хөө байна? Туршаад үзцгээе. За Тазарагийн галт хэрэгний буудлын дээр ирлээ. За одоо дуугаа ачна гэж нэлээ юм болно хаа. За миний явах галт хэрэг 12:30-аас хөдлөх ёстой байсан. Одоо 2:30 болж байна. Би 2 цаг хүлээж байна. Би ч явах уу? Бид нэр бүгдээрээ. За тэгээ ер нь аливаа юм. Эдгээр аливаа юм ер нь бол цагтаа байдаг юм байна. Йоо, за энэ бол арай аимшигтай юм байна. 3 цаг 30 минут тэгэхээр чинь бүхэл бүтэн 12 цаг 30-аас хөдлөх ёстой байсан. Тэгэхээр 3 цаг 30 минут хүлээж ийн гэсэн үг. Хизээ ирэх юм бол бүү мэд. За нэнгүүр тэгээ бид нэр бүгдээрээ хүлээгээл байж байна. Манайхан за 8 цаг хүлээсний эцэст вагон маань ирлээ. Тэгээд одоо замдаа гарах гэж байна. Эндээс нэг 850 орчим км-ийн зайтай гэхлээр маргааш шөнөл очиж таарах болов гэж бодож байна. Ер нь энэ галт хэрэг бол нэлээд удаан явдаг гэсэн. За тэгээ харж илээ. За галт хэрэгэндээ суучихсан. Галт хэрэгний ресторан дээр одоо хоол идэж байна. Манай шинэ англи найз богонотор танилцлаа битээр. За ийм чикен өгд юм байна. Тэгээд энэ соустай амар хүссэн байна. За сайхан өглөөний мэндэ. За би Тазарагийн галт хэрэгээр 800 орчим км зорчиж Импея хотод очисон бөгөөд за аялж явах хавцад энэхүү галт хэрэгний замыг барих үйл явц маш сонирхолтой санагдаж судлаад үзсэн байгаа. За анх энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 1947 онд Танзан улсын удирдлагууд олон улсаас тусламж хүсч байсан байт юм байна. За энэ нь өөрөө Английн колоничлалын үед хамаардаг үе учраас за барууны орнууд бол энэхүү төслийг бол огт дэмждэггүй байсан юм байна. За энэхүү төсөл нь бол Танзан болон Замби улсыг одоо хооронд нь холбодог. За Замби улсын хувьд бол 70-аад гарцтай улс орн болж байгаагаараа онцлогтой бөгөөд энэхүү төслийг маш их дэмждэг байсан юм байна. За бүх талуудаас татгалзсан санал авсан Замбия болон Танзан улсын удирдлагууд хэсэг хугацаанд энэхүү төслийг зогсоосон бөгөөд 1964 онд Хятад улсын засгийн газар санал тавьснаар уг төсөл дахин хэрэгжихэр болсон байт юм байна. За тэгээ олон жилийн судалгаа, шинжилгээ, гэрээ хэлцээрийн дараа 1970 оноос бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байт юм байна. За энэхүү галт хэрэгээр Танзаны ширэнгэн ойгоор аялаа явж байхад үнэхээр их хүч хөдөлмөр шингэсэн харагданаа. За галт хэрэгний сугам сүлжээг эцэслэн барь дуусгахад 89 сая шометр шороо, чулууг зөөж 320 гүүр, 22 хонгил, 2225 ус дамжуулах хоолойг барьж гүйцэтгэсэн байт юм байна. За мэдээж энэхүү бүтээн байгуулалтыг барихад маш их олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байт юм байна.
3 орны 50,000 гаруй ажилчид энэхүү бүтээн байгуулалтад оролцсон. За үүнээс 250 гаруй Хятад болон Танзан, Замби улсын иргэд энэхүү бүтээн байгуулалтын явцад нас урж исэн байд юм байна. Манай галт тэрэгний 3 гишүүн байна. За галт тэрэгэн дээр 4 ортой. За энэ миний ор байна. Up to South Africa. It goes all the way to Cape Town. Oh, it goes Yeah. through Zambia, Cape Town, through Zambia. all the way to South Africa. Botswana to Cape Town. Now They have possible a go spe- to Yeah, Cape Town. Cape Town, yes. And they have the special train. It's the tourist train. За хоол ирж байна да. Lunch time. Is it? Thank you. Thank you. Horse meat. Yes, it's horse meat. Thank you. You didn't fist bump me. Hey, there we go. За өглөөний мэндэ Флетчер битэр өчигдрөөрөө 9 цагийн үед галт тэрэгнээсээ буугаад МП хотод ирсэн байна. За эндээ 2 хонжоод нөгөөдрөөс Замбиагийн хэлээр гарах хэрэгтэй байгаа. За 2 хоногтой хоттой ерөнхийдөө танилцаад хотыг тэр уулан дээрээс гарч харна гэсэн бодолтой байгаа. За энд дэр нэг чимээ шугаа ихтэй ийм газар байна. МП хот нь 680,000 орчим хүн амьдардаг юм байна. Тэгээд ерөнхийдөө их тэлсэн хот байна. Өндөр байшин гэдэг байх юм байхгүй. За тэгээд нэг ийм тусдаа өрөөнүүд байдаг. Нэг ортой. Энэ болохоор Флетчерийн өрөө, энэ болохоор миний өрөө байгаа. Галт тэргээр аялсан сэтгэлдээ та нартайгаа халуун дээр нь хуваалцчихъя гэж бодлоо. Дар es Salaam хотоос МП хот хүртэлх 800 км газрыг галт тэргээр 5 тухтай аялаад ирсэн байгаа. 45,000 төгрөгийн үнэтэй кафе захиалсан. За дотроо ресторантай. За унтлагын орноос их тухтай санагцсан. Хоёрдугаар болохоор галт тэрэгний цонхон маш гоё саруулхан том дэлгэгдэж нэгдэж онгоодог учраас гоё агаар орж ирнэ. За хамгийн гоё нь юу гэхээр нөгөө байгальтайгаа харьцаад филинг их гоё байсан. За гуравдугаарт мэдээж байгаль Танзаны яг ширэнгөө ойн дундуур явсан болохоор их гоё цэвэр агаартай маш гоё байгалаар явсан. За тэгээд мэдээж хамгийн сонирхолтой нь зам таарсан тосгодууд
болон хүмүүсийн ахуй амьдрал ер нь их сонирхолтой байсан. За тэгээд хизээ нэгэн цагт хэн нэгэн магадгүй Ерүсалимаас Замби авах юм бол алт эргээр аялаарай гэж зөвлөж байна. За Импео хот нь Танзаны өмнөд хэсэгт байрладаг 680 мянга орчим хүн амтай нэлээд өргөөшөд хэлсэн хот байсан. За Флетчер битэрийг ирсэн үед их л бол 2 хоног амарсан байсан учраас битэр эндээ 2 хоног амарсан байгаа. За тэр хоорондоо уулаар алхаж хоттой танилцсан байгаа. За яг миний байгаа Импео хотод маш гоё цаг агаартай байна. Яг манай Монголын 9 сар буюу намар цаг шиг байна. Айгуу гоё одоо юм мэдрэмжийг төрүүлж байна. За өнөөдрөөс эхлээд Замби улсын хил рүү гарна. Замбигийн хил эндээс нэг 80 км орчим зайтай байна. Ерөнхийдөө уруу талдаа юм шиг байлээ. Хэрвээ сайн хийж чадах юм бол өдөөс хойш яваач ч нөхаа. За тэгээ Замбигийн хил гараа Замби улсаа хэлнэ утгагүй. За бүгдээрээ хил рүү явцгаая. Мэдрэлгүй явдаг. Ийм л мангар хүмүүстэй. Ер нь Танзаны замын хөдөлгөөн бол амар. Хоромж бол атах гэж байхгүй л давхив. Сайхан гарууд. За сайхан уруудаад явж байна. Одоо нэг 30 км-ийн дараа Тундумагийн хил орлоо. Ер нь сайхан уруудаж шүү. За Замбигийн хилээр ороод ирлээ. $25 зөвхөн single виза авлаа. За тэгээд ер нь Африкт ер нь виз авахд ер нь асуудалгүй юм байна өө. Эндээс SIM карт авч байна. За SIM карт аваад тэгэл зам харгуугаа ер нь бодно доо. Адал явдалтай л явна. Яасан бэ гэхээр жоохон хоол хүнсэн усноо төлгөө гарчжээ. Би бол тэг замдаа ус хоолнд авчна гэж ботсон бол энэ чи ерөөс таг хөдөө юм байна.
нар зам хараалаа өнөөдөр. За Коломбо гээд жижигхэн тасганд ороод ирлээ. Ямар ч нэг юм олж ууя. За эхний өдрөө ингээд өндөрлүүлээ да. Энэ хавцаа нэг хямдхан шиг буудал ч юм уу хайгаа явж байна. Kings Highway гэнэ. Мох үнэтэй байгаа игвэл. За юу ч очиж үзье. Энэ юм уу? Шүү дээ. За ишээр асууж. За Замбиад ирсэн эхний өдрөө нэг газар ирсэн байж байна. За Колонго гэдэг тосгонд ирсэн байна. Ойролцоогоор 70 км явж байгаад хилээс наашаа 70 км явж байгаад ирсэн байна. За тэгээд нэг юм хөрхөн газар хямдхан ч юм байна. Ийм үндэсний хэм маягтай ийм суудсуудад ирээд орцсон байж байна. За эхний өдөр их ядарлаа. Замбиад орж ирсэн эхний өдрөө. За нэг иймэрхүү. Тэгээд угаалгын өрөөнд тэнд тустай байд юм байна. Тэгээ их ядарлаа. Яасан бэ гэхээр анханасаа наашаа гарахтаа нэг дэлгүүрээс нэг жоох ус ойр зур юм авах хэрэгтэй байсан. Тэгээ тэр чигтээ гарсан. Тэгээ 70 км газар хилэн дээр юу ч тавилгүй. Жийсээр байгаад Колонгод ирсэн. За тэгээд нэлээд яарсан хүн энэ газар ирээд шууд л байрлахаар шийдсэн байгаа. Нэг 30 мянган төгрөний хүнтэй газар байна. За тэгээ энтхийн дэлгүүрээс нэг ойр зургийн ногоо могоо жимс мэмс аваад за тэгээ нэг хоол хийх гээл ингээл байж гин. Энд юу авсан байна? Луун, сонгон, чинжүү, помидор. За энд нэг юм паста маягийн гом байна. Тэгээ энд загасны мах авсан. За цаг гар ноцолтчихэж нэг хоол хийлээ. Өндөгтэй бистэгтэй спагетти маягийн юм уу да. Тэтгэв баах юм холж байгаа л хичлээ. За өчигдөр опа энэ замаар явж байгаад ирсэн байгаа. Одоо нэг километрийн дараа опс хар замдаа орох хэрэгтэй байгаа. Йоо. Тэгээд ийм нэг жоохон зайтай газар байрласан. Тэгээд энтхийн цаг агаарын талаар ярилцах гэж байна. Замбиа би бол яг Танзанд байхдаа хамгийн сүүлд Dar es Salaam хотод байсан. Тэгэхэд энд бол маш халуун. Тэгээд дээрэс нь бас жоохон чиглэг байсан бол энд одоо л халуун биш байна. Oh my god. Энд бас онцгой Jesus байна шүү. Энд бол халуун биш. Дээрээс нь их гоё тийм нэг намар нэг 8-9 сарын Монголтой эцэстэй санагдчих байна. За тэгээд явсаар байгаад ингээ хар зам дээр ичиж байна. Энэ замд сур. За ингээ өнөөдрийн аялал эхэлж байгаа юм да. За ингээ зам дагуулхаа л манай Замбиа Африканууд. За нутгийн хоолны газар ороод ирлээ. Thank you. Yeah. За нэг чикен авлаа. Энийг угаали гэдэг. Та нар нөгөө мэдэн шүү дээ. Ингээл гараараа бацж байгаа л ингээл өгдөг.
За гараа угааж гад иднэ. За зам дагуу явж байгаа. Sunday гэдэг найзтай болсон да. За юу нэг ганцхан такси аюулт. За явж байгаа Sunday гэдэг найзтай болсон. Энэ болохоор Sunday яа нүүрсэн гэж тээвэрлж ийн ундаг дуугаар. За ер нь үндсэндээ бол энэ аль Африкийн орнуудад дугуйг бол тээврийн хэрэгсэлд бол маш их ашигладаг юм байлээ. Танзанд ч байсан, Кениад ч байсан. Кениад ерөнхийдөө банан их зүүжсэн. За энд болохоор ер нь бол нүүрс зүүж ийн. Одоо энэ нөхөр бол өдөрт нэг 50 км газар нүүрс зөөдөг гэж байна. Одоо очих газар 8 км-ийн цаана байдаг. За тэгээд нэг хэсэг Sunday гэдэг найзтайгаа цуг. Яа. Дугуйтай хэлнэ. Окей. Тэгээ иймэрхүү ажил хийж байгаа хүн бол дугуй бол хамгийн үнцэнтэй хэрэгсэл байна. Дугуйг нь харлаа. Нилээн өөрийнхөө хэмжээнд лаг тоноголцсон байна. Нэгийг харьцах нь нэг араатай, ерөөсөө л нэг араатай дугуй гэсэн үг. Тэгэл өөдөөч тэр урууч тэр ерөөсөө л нэг араагаараа жин гэсэн үг. Бас л тууштай жидэг гэсэн үг л дээ. Чанга. За ойрт таваагүй нэлээд том даваагаар тавчлаа шүү. Алсуур юм аа. Бурхан минь. Цаана ямар гоёруу байгаа болоо. Би тэгээ бодоод явж байна. Миний давж ирсэн хамгийн өндөр улс чинь аль улсад байлаа гэд. Тэгээ Африктай харьцуулах юм бол Дундад Азийн улс бол амар л та сүрлэг 4000 та өндөр даваагаар дууга түрээд харж ирж штэ. Вау. Nice. За барилгын ажил хийж байгаа хүмүүсээс тусламж аваад энэ тхи өдрийн хоол идэж байна. Тэгэхгүй энэ хэвд чинь юус огт хоолны газар дэлгүүр байхгүй. Жинхэнэ таг хөдөөл явж байна. За ингээ угаали гэдэг чинь шүү дээ. Гараараа идэх юм гараа угаачлаа. Ингээл угаалаа идэв шүү дээ. Зүгээр. Энэ газар хятадууд ажилладаг учраас энэ угаалын саус нь халуун ногоотой юм байна. Гоё хятад амт байна. Би ихэндээ угаалыг айгүй их голдог байсан. Идтгүүл байсан л та. Гэхдээ энэ Замбигийн хийж байгаа Замбид байгаа угаал айгүй гоё юм байна. Альсвал ядарсан болоод хэлж гинөө. Янзай. Хаврын хавтаа мах байхгүй.
За. Өнөөдөр 110 км газарч ийлээ. Чинсали гэдэг жижигхэн тосгонд орж ирж байна. Өнөөдөр бол 7 дугаар сарын 9-ний өдөр. Маргааш 10-11 ингээд наадмын өдрүүд эхэлж байна. За тэгээд тэр өөрийгөө цэнэглэх хэрэгтэй юм шиг байна. Тийм учраас Чинсали гэдэг энэ хотод 2-3 хоноо энэ хугацаанд наадмаа үзээд амраад тэгээ болвол Ямааны мах авч ягаад гоё хорхог хий гэж бодож байна. Чулуу болдох нь альсвал нөгөө жимби хийчихдээ шүү дээ. Жимби хийх боломжтой жимби энэ гоё ногоо авч ягаад. Тэний өөрийгөө нэг жоохон тордох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол явахгүй болчихно. Ер нь бол нийтдээ нэг 300 км жилээ Танзаны хилээс гарсанаас хойш. За. Өнөөдөр амар хятарлаа. 110 км газар жийж ирсэн байгаа. Ягаад 110 км газар жийхээр болсон бэ гэхээр би ер нь Африкт гадаа хонхоос айлуулах татгалзаж байгаа. Учир нь юу гэхээр маш их одоо могоотой юм байна миний явж байгаа газар. Би ч хамгийн амар айдаг юм чинь могоо байдаг. За тэгээд 110 км-ийн цаана нэг гест хаус байгаа гэсэн мап дээрээс харсан. Тэгээ яг энэ байгаа газар маань тог байдгүй. Энэ шишин тогны хязгаарлалтанд орсон байт юм байна. Ер нь цахилгаан бол ерөөсөө энэ Замби улсад асуудал болд юм байна. Одоо яг 8 цаг болж байна. Эрхийг нь хүлээгээл хийж байна. Тог хурд дээрээс л усанд орох хэрэгтэй хамгийн гол. За тэгээ энтхийн бүх асуудлууд ихтэй нөгөө бойлер нь товоор ажилдаг. За нэг иймэрхүү байдалтай байж ин да. Интернет байхгүй бас тог байхгүй учраас. Тэгэхээр асуудалтай юм байна бас. За өнөөдөр 7 дугаар сарын 10-ны өдөр би нэг газар ирээд 3 хоног байр захиалчлаа. За тэгээд наадмын өдрүүдээр уг нь бол гоё наадмаа үзээд гоё амрыг гэж бодсон чинь энд нэг жоохон цахилгааны асуудалтай газар байна. Явж байгаа газар маань. Тэгээд цахилгаангүй бол хой байна. Сүлжээ нэг цагийн хуваартай чимшэрэнг үе орж ирдэг, үе гардаг нэг юм асуудалтай. За тэгээд яг тэр ч яхав тэгээд ямар ч хэлсэн нэг наадмынхаа бүхийг харчих болов маргааш гэж найдаж байна. Одоо яах вэ гэхээр эндээс 10 км-ийн цаана энэ газрын маань Чинсали гэдэг энэ төв нь байд юм байна. Тэр газар руу явж нэг жоохон хүнс бэлдээ. Болвол Ямааны мах аваад шөлтөө хоол хийж идэнмээр байна. Айл эсвэл тогооны жимби гэж үүдэн шүү дээ. Тэр тогооны жимби хийж идэх бодол байна. Гэхдээ энд маань бас галзуух юу байна. Бүгдийн сайхан мэдээлэл авч жаад материалаа бацаанаа. За юу гэсэн евро нь явж үзье. Сумынхан төрөнд яваад үзье. За эндээс замын машин дагтах гай үзье да. Hey, not in our tomorrow.
За эндээс мах авнаа. Хогны мах ч юм уу эсвэл хоошорны мах. So okay, that's the За энэ стейкний мах байна. Энд So every time you want to buy meat, just come here. Yeah, Yeah. These are big companies we have in Zambia. it's good. Provide very good food. Yeah. Yes. Hakuna hii. За 200-ын жоохон юм авчлаа. Тэгээд одоо төмөс сонгон гих мэтээр 200 юм авнаа. За нэг жоохон ногоо авс аваа явж байна. Шивгөө авах бодол байна. Юу энд чинь өстө бүх ногоо бүх юм байна. За. Өнөөдөртөө болчлоо доо. За ингээд ерөнхийдөө болчлоо. Ингээд одоо явъя да. За дэлгүүр яваад нэг иймэрхүү юм цуглуулж ирлээ дээ. 3 хоногийн хүнс. Жохон төмөс авлаа, луу манжин байхгүй. Сонгон, цагаанга, сармис энэ 2 кг гурил энэнгөрөөдөө гамбир хийнэ. Тэгээд нэг жоохон хям авлаа. Журж авлаа. Лимон авлаа, банан авлаа. Тэгээд энэ нэг үхрийн нэг юм чөмхтэй юм хавирга байлээ. Энэ авлаа. Энэ татсан юу авлаа? Мах авлаа. Энэ татсан мах дээр жоохон эндээс өөх байлээ. Өөхийг холж байгаа сонгон сарамсаа холж байгаад жоохон хуушрээгээд идэнэ наадмын. За тий эдгээр юм 500 коча болсон. Манай Монгол мөнгөөр 67 мянган төгрөг болсон байна. За нэг юмрхөө хоолоо идья. Маргааш хуушурхийн нөгөөдөр жоохон хорхог хийн. Өнөөдрөөс хойш шүлтээ хоолоо хийж иднэ. За удахгүй шүлтээ бололноо. За миний хоол бэлэн боллоо. За миний сав жижиггүй учраас эхлээд сайхан ясаа хуураад буцлагсан байгаа. Дараа нь махаа гаргаж ирснийхээ дараа ногоогоо сайхан чанаад шүлэн дээр нь ногоогоо чанаад дараа нь гомингоо хийгээд тэгээд махаа гаргаж ирэнгүүтээ сайхан жижиглээд ингээд тавьсан байна. Ийм аргаар гуралтай шүл хийж идлээ. Янзын амттай юм шиг л харагдаж байна. Гоё. За хөлс гарах нь дээ. За түр баяртай. За өнөөдөр маш сайн байлаа. Өөртөө онцдон өгнө.
За наадмын 2 дахь өдөр 12 тогооны хог маягийн хийх чинь. За ийм тогоон дэрч бараг л сайхан бодохгүй л баг. Гэхдээ яг хаа жоохон төсвөлөл хийчихье гэж бодож байна. Тэгээд сайхан тусаа халааж зараад сонгон саримс цагаан гагаар амтсан тусаа харин халааж зараад дээрэс нь маха индэ. За ингээд тагалсны хэрэггүй хаа. Миний хувьд жимби юм да. За хэсэг хугацааны дараа юу болох нь харцгаая. За жимби шийдтэй бараг л чансан махал болох гээд байна уу да. За юуцсан. Бүгдийг хийгээд дуусгахлаар мэдсий та. Сах тостой ч наалтах бах уу. Чи ингээд. Окей. За ингээд дээрэс нь зя тогооны орхиг маань болсон гэж үзэж байна. Нэг төр зүрх газар тавиад цайгаа тавина. Ширийн түлхчихгүй байгаа. За дахиад байгаа. За цэрэн зүгээр болцсон юм шүү. За хэр харагдаж байна. Хамгийн гоё амттай болсон юм нь энэ шүлэн байна. Гурлаа шүлтэйгөө холиод, махтайгаа холиод, төмсдөгөө холиод идвэл янзын гоё. Жохон сонгоноор дүрлэг хийч. Хаяа ингэ идчихмээр юм байна энэ хартаа. Өө өстө нэрэ. Аран шус гоож байна. Үдлээ. Энэ бас хөөрхөн давгүй мах авчижээ. Яаж Монгол махыг гүйцэх вэ? Тэгтээ бас учиртай. Миний гоё зөөлхөө. За өнөөдрийн хамгийн чухал хөдөлмөрийн багж маань болохоор энэ лонх байна. За гурил бол сайхан амарчээ.
За хоол маань боллоо. За Замби улсад байдаг баян итгэлт гэдэг хүн байна да. Ер нь бол суусан газараас шороо хатгаж чаддаг. Хүмүүсийг ажилуулж чаддаг. Айхтар хүн байна.